Амьдралдаа анх удаа таргалж байгаадаа баярлж үзлээ. Одоо бид хоёр ч бас зодолт нь хаяа. Тэгээ амьтан ч өвдгүүл чи бас өөрөө айгүй их зовдог. Охтууд ч бас айгүй айхтар ховж бацдаг юм байна. Нүд ам орой дээрээ гарангаа алдж байгаа. Одоо энэ өглөө болгон надтай зураг бузаал булаацалт чинь өглөө болгон надаас сүүн их чинь. Бүргэр нь чихэр юм шиг байгаа. Хамтдаа кук хийгээд үзцгээе те. Ямар хүн юм болох нь уу? Hey guys, welcome back to the vlog. Ёо мага юу болчихсон. Би сая хальт цэцэг хараад хальт тэнд тако хараад тэгэл шууд камера алдчихдаг гэж дунгаагаад. За юу яцхан манайхаа гэдэг дараагийнхаа ээлжис влогдоо та бүхэн тавтаа мөрөөл ойр влог хийгээгүй нилээн уджээ тий. Хамгийн сүүлд болохоор нэг тог тасарсан бичлэг хийсэн байсныг та хэд маань мэдж байгаа бах. Ер нь сүүлийн сар заяа. Нэг сар ер нь тэр чигээрээ зөндөө их юм боллоо. Sound healing явж маваад good bad energy бүгд reset болж молоод тэгээ янз юм ойлгоод бас нөгөө up and down гэдэг юм болоод тэгээ ихтэй up байсан л да 7 хоногийн 4 өдөр бэлтгэлтэй 2 өдөр нь хөл 1 өдөр нь морь нэг өдөр нь мөр одоо ер нь ийм болсон ш. Нуруу хийж байгаа ахгүй ингээд 4 өдөр хасан бүтэн санд нь болохоор балетанд явж байгаа. Ер нь бол өөрийнхөө нөө physical activity-г илүү их болгоод бас айгу гоё мэдээтэй 46 кг болоод турсан байсан байна. Тэгээ бүр тэр үзүүлэлт нь энд байгаа. Өмнө нь яг фитнест явж байхад 48.5 кг байсан байхгүй юу? Тэгэхээр ер нь яг healthy талдаа тий. Тэгээ чүү хоол унд болчдөг. Гэтэ muscle багтаа зүгээр fit гэдэг category-д багтаж байж байгаад шүл устай мэдээд гам барьсан чинь 46 гээд underweight болоод заяа. Тэгээ бүр шүвийгөө хүн болгон бүр намаа гэж үгүй ээж чи ийм шүгүүр илүү яац гэж бүү юм болоод за одоо би фитнестэй явъя энэ төр гэж мэгээд гэж Why? Өнөөдөр яг нэг сар нь болж байгаа. Бүр нэг ч бэлтгэл таслаагүй. Өмнөх 7 хоногт бүр тэрний өмнөх 7 хоногт бүр 5 бэлтгэл хийгээ. Тэгээ ахсан бүтэн дандаа балетаас нэг ч таслаагүй явж байгаа. Манай багш болохоор намайг айгүй сайн идчихээ одоо ингээд нилээн туранхаа чамд ингээ ямар ч muscle булчин алгаа гэд би ч одоо булчинтай болох гэж явж байгаа шүү дээ. Одоо хэд гэж яг нэг сарын дотор 46 кг-аас би 52 кг болсон. Будаа мах идэж идсээр байгаа бүр сүултээ ингээ цанхаагаа таргалаад заяа амьдралдаа анх удаа таргалж байгаадаа баярлж үзлээ. Тэрнээс ш дандаа жин хасна гэж бүгдээрээ ярьдаг штэ. Жин хасна гэдэг ингээ сууцсан байдаг 6 хил нэмж баярлж үзлээ. Тэгээ стил healthy байгаа. За today өнөөдөр амар гоё юм хийнэ. Энэ болохоор манай дүү Солонгосоос авчирсан заяа. Бүргэр нь чихэр юм шиг байгаа. Хараа дотроо ингээ Coca-Cola-тай байна, French fries-тай байна. Хамтдаа cook хийгээд үзцгээе те. Ямар хүн юм болох нь уу? Угаасаа манай үзэгчид надаар хэлүүлэх мэдж байгаа даа би нэг амар cook хийх дуртай ч дургуйч. Хийвэл хийж чинь идвэл ид чинь. За тэгээ өнөөдрийн бичлэг маань нэг сонирхолтой. Ард дээр тако хоолоо идэж байна. За нэгэ задлангаа тэгээд түрүүний ганц хоёр юмнуудаа дэлгэрүүлээ та хэлээ. Юу ч өндөртгөө л яллах. Амтныг хүмүүс ч нөгөө хантай уучраас ингээд аваад идэг штеп. Хань болох уу тодорхой хэмжээгээр болно заяа. Гэхдээ бүр яг хүүхд шиг болчдөг юм байна. Миний хүүхд гэж бас хэлэх нь одоо юу ч гэмээр идэг. Ингээд дүүнэр мөнрөө ингээд арчилж байгаа юм шиг яг тиймэрхүү болчдөг юм байна. Вакцинтай хоол ундын авна 0 доорж хэрэг бие засж гин өтгөн гаргаж гин энтергээд нөө муурыг чинь нохоогод арчилгаа багтаа гэж тэгээд идэг чинь энэ одоо заавар нь хаана байгаа юм бэ ёо. Нохоо бол бүр үнэхээр арчилгаатай байх нь өмнө юм байна. Аргагүй юм байна. Муур ингэж байгаа бол гэж би бодож байхгүй. Одоо баг энтэйг ойлголцдог болсон дөө. Дугаа гэхээр дугаалцдаг. Өглөө унтуулахгүй хамгийн эртсэр нь тако. Тэгээ шалжигсан юм амар дуртай. Тэгээ муур зур яаж өөр ингээд мяавалж байгаагаас нь шалтгаалаа би өөртөө тэрийг ингээ баг муурны сураад байгаа мó гэмээр мэддэг болчдөг зөө. Одоо энэ өглөө болгон надтай зураг бузаал булаацалт чинь өглөө болгон надаас сүүн их чинь. Тэгээ сүүг нь ингээ жоохон өгчхөр ингээ чив чимээг удаг дугаалчин заяа. Бити сүмөг гэл тэгжил агаалтаа. Тэгтээ үргэлжлэл амтан л юм хойно. Гадуур дотор муурнууд чинь тэгээ сүү байтгаа хулган нэгдэл зүгээр яваад тах чинь. Энэ болохоор миний бодлоор Coca-Cola юм шиг байна. French fries юм шиг байна. Энийг одоо яаж хийх юм баач түгэн. Энэ төмсөн юм бах та. What is this? Мэдгүй энэ одоо юу юм бэ? Cheese нараа ийм аяг байна. Өндөг юм бах та. Гурил юм болов. Наач юу. Энэ муу ингээд утаага явдаг байхгүй. Энэ муу ийм зэвүүн тэгээд удаа хоод санаад тэр хамгийн түрүүнд бидний такаг дууддаг ганц юм. Шалжганаа л хүрээ тэрнэ. Тако бүр амар том гоцоос юм болцсон заяа. Бүдүүн гэж чигтэйхэн. Чи юм уу хизээ ингэж надаас зүхтдаг болцсон юм. Ийм том болцсон хар та. Өнөөдөр
Ингэж томрох гэж нэрээ. Яг царай нь бол хөөрхөн хിവэрээ. Ew. Where did you step on, brother? Тэг хөөрхөн үнэртэй. Өнөөдөр хумсыг авсан. Үгэнд айгуу сайн орно. Тэгээ эн чинь ингээд яг хүүхчиг болчдөг юм байна. Наад руу харж байгаа юм шүү дээ. Чи үзэн ядалтай харцаар хараад байна уу? Ёх гэж байгаа харцаар хараад байна уу? Орж ирэхээр амар мяус явуулдаг бүр яг хിവэрээ заяа. Хүнээр бол нэг 8 настай хүүхчид. Муур чин жоохон ямтай гэдэг бол үнэн л юм байлаа. Хажуу тэрээд ингээд яг хөвтөн өөрийг нь тоохгүй л бол ирэн заяа. Жоохон тоочхоор ингээд дандаа цутаагаад байна. Сайн намайг яаж ишигээд хаад хүүснийг харж байгаа сте. Зулзуу байхдаа ингээд цээжний урд хойно нэрэл амар мяамлал над дээр унтаж мутаалайсан штэ. Одоо бит хоёр ч бас зодолт нь хаяа. Заавал нэг нойлын ороорч дандаа болохгүй юм дээр нь над руу бүр ингээ харлаага бүр ингээ хөлөө ингэж 50 заяа. Тэрийг онгойлгоод хогийн сав гараад тэр хогийн савны цаашаа орж мөрөө уур гэдэг байхгүй юу. Фикснээ ингээд гээд ингээ амар сонин дугуурна нэг юм нуугдаж булантчдаг байхгүй. Тэгэхээр миний хаяа уур гээд гарч игээд загиндгийн. Айгу сайн муудалцсан зодолт нь. Тэгээ надаас өөр хүн үрээд ирэнгүүт амар дуртай тэд дээр очиж надаас одоо бүр залцсан гэдэг юм уу эсвэл энэ угаасаа намайг яасан ч хайрлан гэдэг одоо баг тэр л ах та. Тэ өглөө унтуулахгүй орой хамаг энержи нь орж ирдэг заяа. Амар ингээ ганцаархнаа муу байгааг нь харахаар ингээл өрөвдөөл тэгээ баг би хань болоод байгаа мó энэ надад хань болоод байгаа мó гимээр заяа амар сонир. Гү чи байж л та. Маа уран нугруулах гадаас. Цагаан сараар явахдаа нэг 7 хоног өдрөө хөнжүүлдэг үг нь яанаа л гэж бодож байна. Муурнууд ер нь бол 3 вакцин хийх хэрэгтэй юм байна. Эхний хоёр нь ер нь бактерийн гаралтай. Тэгээ 3 дахь нь болохоор галзуугийн вакцин. Тусгай заасан өдрүүдтэй. Жишээ 1 2 дугаар вакциных нь хооронд 21 хоногийн дараа 2 дугаар вакцин хийхгүй бол 21 хоногийн дараа өнгөрөөд 1 сар 2 сар болчих юм бол энэ ихний хийсэн вакцин ямар ч утга учиргүй болчдөг гинэ. Тэгээ такогийн ихний хийсэн вакцин ямар ч утга учиргүй болоод тэг ихний вакцин би дахиж 2 дахь хийлгэж байгаа хгүй. Би тако тань олсоор агаал нэрээ таарж байгаа заяа. Ерөөсөө энэний хамгийн best friend нь би, зодлогддог найз нь би. Энэ бол намайг бол ээж муурал гэж хардаг юм шиг байна. Соёотой л гэж мэдэх болохоос хизээч муурны шүдэг ийм амир инээдтэй гэж би бодоогүй заяа. Одоо би харуулъя. Алаа тако хөрхөн шүдэ харуул. Амар инээдтэй шүдтэй байгаас хараач. Энэ соёон тэгснэ тэр тэтэл. Би амар шивэртэй болцсон бас. Би л ноолдгийн энийг. Амтан бол угаасаа яг тоглоом биш гэдэг бол үнэхээр үнэн юм бэлээ. Тэгээ амтан авсан бол угаасаа маш том хариуцлага ялцчгүй гэр бүлийн нэг гишүүн болчдөг юм байна. Манад ирж байгаа хүмүүс манай тако тийм авчихаар миний одоо баяр хүрдэг. Тэр чиг төгөө нэг хүмүүс нөгөө тэгцээс штэ хүүхд миний би жаах миний хүүхдэд л юм байвал болоо молоо энэ төр гэдэг шиг те. Та нөгөө үнэ хөшлгээс харсан бол би нэг 46 кг-тай байхад ямар байсан versus одоо 52 кг-тай тий 6 кг ч амар их зүрх байгаа штэ. Нэг амар ах тэр difference харагдахгүй байгаадаас тэгэхээр уруу турах versus эрүүл таргалах хоёр ингээд айгүй өөр амар их strength training хийгээд уургаас хажуугаар нь жоох багсаг уугаад тий махцах тэр идээд байгаа болохоор ингээд эрүүлэр масс нэмээд байгаад айгүй баяртай байгаа. Боксинг өмнө нас явж байхад яг ихний 3 сар ерөөсөө үрдө мэддэггүйс ахгүй би ингээд тураад байгаа мó амар кардио гэдэг ахын хоол хасаад ахын ерөөсөө турохгүй байх ингээд амар гэсэн чинь ямар нэг юмд жоохон юм төвчээр заах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байгаа. Энэ махан юм байна төмс биш. Зүгээр юм нутаг байх юм. Миний ус асгаа ийцэн байж тээ тако. Хараа энэ хоёр ингээд энэ савыг эндээс нь хайчилж аваад энэ ингээ усны юу юм бэ? Энэнийг салгасан юм сая наашаага хурж яваад ингээ чанга алгаа ташхаар яваад өгдөг юм. Тако гэхдээ ингээд сургацсан болохоор айгүй амар гэх юм уу. Ширээн дээр гарангууд ингэ ч юм уу буучдаг байсан байхгүй юу? Одоо ч яг тийм. Би болохоор одоо юусэн ингэх шаардлагагүй. Харцаараа ойлголцдог болсон юм. Тэгэл хараад би гэл ингэнгүүт ингээл тако юусэн окей энэ ингэхдээ дургу байгаа юм байна. Би одоо эндээс залгаад өгье гэдэг явцдаг зөө. Их гоё нэг эксперимент хийж байгаа юм шиг санагдаад байгаа юм. Чэсээ задлаад яг энэ булангийн энд нь хийх юм байна. Бүгдэн нь. Энэ болохоор are you sure? Die french fries юу cheese гайхалтай. Энэ хэмжүүртэй байгаа. Чи яна байхгүй нөгөө ээж аав хоёрын iPhone 10 байсан тэрийг юу очиж ямар сони муурны хоош үнэртэй би Google явчихтээ. Машигаа гарч миний уурыг үргэж би энд гашгарч та нарт ууртай эсгээ аруулаад тэгж игээд үлдэл дээрээ баригдчих мэрэгдэл. Яг дан. Тэгээ тэрнээс гадна guys би sound healing-д орж үзлээ. Тэр би ингэж бодсаахгүй би өмнө хизээч sound healing-д орж үзэж байгаагүй. Дуу аваа, долгион чимээгээр хүнийг хийл хийж имчилдэг байгаа байхгүй одоо энерги одоо аавра юу гэдэг юм те. Тэгээ би чи ер нь бол угаасаа нөгөө байнгын нэг жоохон муу юм ховж юмнээс жоохон хол байх дуртай. Тэгээ жоохон peaceful тайван зөвхтүүд ч бас айгүй айхтар ховж бацдаг юм байна. Ганц байтугай 2 3 захаас нь сонсч үзлээ. Нүдам
нэг тэгчээс нүд ам орой дээрээ гарангаа алдж байгаа. Чихнээс нөгөө нэг цусгарлаа гэдэг шиг чих бол алт боллоо. Янз янзын юм сонслоо. Гэтэ яг бай тэгээд яг яалт ч юм нэг хүнтэй хамт байхаар ингээд нэг юм сонсогчоод байдаг. Заримдаа ингээд жоохон дургу байгаа илэрхийлээд шууд басаа явчихдаг байхгүй байгаа газараасаа худлаа 0-0-оор худлаач гэх 0-0 орж морох гад ч юм уу те ямар нэг юм сонирхоо явчихдаг. Positive өөдрөг гоё frequency гоё долгион өөрийгөө цацруулдаг гэж угаасаа тэгэж мэдэрдэг байхгүй юу. Муухай байнгут бол за окей энэ арай нэгэн буруучлаа шүү. Би юу буруу хийч юу? Миний эрүүл мэнд яаж байгаа лээ да гэдэг ер нь өөртөө айгүй анхаарал тавьдаг. Мухар сусаг энэ төр гэж бодохоор зөвөр ер нь юм бясалгал йога эдэрт ингээд явгууд ингээд хүн цаанаасаа тайвширдаг штэ. Яг тэрнтэй адилхан юм хөө саунд хилинг юмнууд айгүй хүчтэй байдаг юм байна. Тэгээ би тэрийг яаж мэдэрсэн гэдгс чи би одоо энд ингээд тавьчих энэ ямар нэгэн айд биш энэ миний явсан саунд хилинг ахгүй юу. Энэ их ч бол үнэхээр амар сэтгэлээсээ ивэнтээ хийдэг. Тэгээ ингээд tired mart ингээд сулуулж муулуулаад ярилцаад те тэр дуу чимээ ингээд нөгөө цогж мөгж байгаа ингээд чимээнд ингээд нэг тийм янз янзын ингээд майнд бодол маань ингээд олон тийшээ тараад би ч нөгөө ингээд ич хүчтэй энержитэй ингээд шууд ингээд өөрийгөө илэрхийлдэг. Тэгээ дараа нь тэр сешны дараа ингээд гар хөдөлгөөн ингээд удааш амар тайван болсон. Яг тэр мэдрэмж надад амар таалаж авахгүй. Тэгээ тэрний дараагаас 1-2 өдөр зүгээр байгаа. 3 дахь 4 дахь 5 дахь өдөрт нь бүр ингээд амар сонирн болсон юм миний би бүх юм дахиад ихнээс эхэлж байгаа юм шиг. Тийм мэдрэмжтэй болсон. Сайнгүйч мөөчгүй аль алингүү болсон зав. Бүр нэг өдөр ингээд бүтэн ингээд ноцоороод зав бүр кофе уугаад барахгүй, energy drink уугаад барахгүй. Юм бодох хэр ингээд бүр ингээд бүх би ингээд сулраад ингээд амар тайван болчихсон юм. Би яаж ваа гэ. Тэгээ би өөрийнхөө саунд хилэнд явсандаа ингээд мартцсан тэрийг. Хогийн савгийн журнал хөтлөөд байгаа өмнөх бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. Саунд хилэнд явсан гэсэн би нэрээ тийштэй гэ. Тэгээ саунд хилэнгийнхаа тухай би хэсэг юм судлаад хүмүүсийн ревю өдр уншдаг байхгүй юу? Угаасаа энэ маш common үзэгдэл гинэ бүр энгийн маш энгийн байдаг үзэгдэл. Хүмүүсийн ревю дээр болохоор бүгд эхний 2 хоног зүгээр ээж 3 дахь хоногоос биеийн сүлдсэн, биеийн ингээд ингэсэн тэгсэн энэ төр гээд ингээд амар их юм бичигдсэн байгаа байхгүй юу? Нөгөө нэг жим юм дээр хүртэл ороод яа амар дасгал хийсэн мөртлөө маргааш нь мэдэхгүй мөртлөө тэрний дараагийнх нь өдөр нь илүү их бие эдэр өвчөө орсон байх магадлал айгүй ихтэйдэг байхгүй юу? Яг одоо уцаар ярих юм бол зөв ингээд форматлаа тайчдаг гэх юм уу шин. Зөндөө болгон дотор амар гоё memory агуулсан, дурсамжтай агуулсан гоё зургнууд байгаа. Нөгөө талаараа бас ингээд space юу гэдэг нь багтаамж нь ингээд дүүрсэн байгаа. Одоо тэрийг сүргэнээр гээд зүгээр бодоод үзчихээ заяа. Factory reset хийгмүүд яадаг лээ. Бүх юм дахиад reset хийгдээд ингээд шинээр эхэлдэг штеп. Яг тэр болцсон байгаа ахгүй юу бодгоо. Тэгээ одоо энийг чи тэрийг чи гэдэг дотоод хүч минь хайчж байгаа бүр ингээ бодогдоод бол guess what би амар сони юм лгүй. Нэг хүнтэй хамт явсан ахгүй юу. Тэгсэн чинь за чи яаж энэ төр гэд асуусан чинь яг адилхан юм мэдэрсэн байвал яах вэ? Crazy team хүчтэй амар мундаг ивент тэрийг хийсэн байгаа даахгүй. Тэгээ ямар хүмүүс имчилгээ хийдэг вэхээр нэг бол ингээд нэг жоохон сайд болсон амьдрах одоо урам сэтгэлэг hope авахтай юу гэдгийг тиймэрхүү юм их болдог. Ийм тайван тогтун болно ингээд явдаг штеп. Тэгвэл мань хүн болохоор амар их ингээд ийм ирч хүчтэй энержитэй бүр ингээд айгүй сайн ингээд долгионтой байжснаа шууд healing очиод бүх юмаа ингээд reset хийгээ хайцсан байгаа даахгүй. Тэгээ би тэрийг ойлгосон. Одоо юу гэдэг хаяа нэг ганцаардах ч юм уу хаяа нэг сэтгэлээр унсан тиймэрхүү үедээ муу долгион нь сайн долгионоос илүү үед очивол илүү үр дүнтэй юм шиг надад санагдсан. Одоо болохоор хамаагүй дэжүү заяа хамгийн том авсан гоё одоо үр дүн нь болохоор 50 байна. Яг өмнөхдөр болохоор орохдоо ингээл айгүй ирч хүчтэй байсан уу байсан, тэгээ цоглог байсан уу байсан. Гэтэ нэг тийм савлгаатай үе байсан. Тэгээ угаасаа өмнөх бичлэгдэр ч би ялгаагүй хэлсэн. Бүх юмыг өмнөх бичлэгтэй холбож байна. Тэгж үгүй. Нэг удаагийн оролт гэж байд юм байна. Сарын тэдэн оролт энтер гэж бас байд юм байна. Тэгээ та хэд бас зүгээр сонирхолтой байвал бас try хийгээд үзээрэй гэж би зөвлөе. Эндээ хутгадаг юм байна. Энэ french fries энэ юу махан хитрхи бас сонирхолтой байгаад юмдаа хөтлөгдөөд нөө юмаа судлахгүй орж бас димэл юм шиг байгаа юм. Яг ингээд хамт байсан их чинараас хоёр нь уйлсан. Одоо би бодож байгаа. Надад бол ингэж reset хийгдэж байгаа бол манай хоёрт бол одоо бүр ингэ сэтгэл мэтгэл амар гоё тайвширсан амар гоё байгаа юм байна да гэж бодсон. Тэгээ би бол нэг явсандаа харамсахгүй надад бол илүү гоё юм experience туршлага үлдээсэн, хичээл сургасан. Одоо харин өнөөдөр нэг жоохон магнезиум авч явахаас тэгвэл ойрын 3-4 хоног өлегтэй унтаж чадсангүй. Яагаад гэнгүүт нөө жимд яваад булчин ажиллаулаад байгаа болохоор магнезиум амар хэрэгтэй гэдэм байна. Унаж үхээд айччөө. Яа муур яагаад юм бэ? Нэг хайрцагнаас нөгөө хайрцаг руу өсрээд нэгнээс нөгөө дугаар руу өсрэлгүй. Ямар гоё юм шүү дээ. Энэ баг амтлагч юм шүү дээ. Энэ махан юм байна. Парийн ийм шингийн юм гарч ирж байна. Энд тэгтээ амар гоё сонирхолтой юм ингэж хийгээл юу гэдэг. Би дараагийн бичлэгээр бүр таадад амар гоё сэдвтэй юм ярьж зөө. Нааша цаашаа яваад байнгын яг адал явдалтай байлгаж болно л доо. Мэдээж гоё цоглог ирч хүчтэй. Тэгээ тиймэрхүү влог хүмүүс маань үзхийг айгүйх хүсдэг. Тим юм үзэх дуртай гэсэн болгондоо ингээл өөдөөс чинь харчаал өнөөдөр гоё өдөр байгаа зэнтрийж л хийцээч угаасаа чадахгүй. Тэр үед man mood бас тэр үедээ сурсан ойлгосон зүйлээ таадтай хуваалцвал надад илүү сонирхолтой
бас та хэдтэй илүү гоё би найзууд, ах эгч, дүүшгэн байж чадах юм болов уу гэж бодож байна. Би яг эндээс гашгирч хаад байгаа юм тийшээ яах вэ? Миний хайрцгийг хугаад тахын таг. Намайг инхэр өгнө одоо мэдчихлээ. И хартаа ийм хөөрхөн. Оо, яг юу төмс үнэртэж шít. Энэ чигээр нь одоо ягаа хэрч чинь. Coca-Cola-ийн савны нэг. Coke-ыг бол зүгээр ингээд тустай шууд найруулж юм байна уу? Ой, гацтэй байвал яах вэ? Oh my, I am so excited. Very interesting хараа. Миний амьдралдаа хийжсэн хамгийн жижигхэн meal болж таарад ах шиг байна. Йоо, энэ такотой муудалцаар айгүй хэцүү юм. Зүрх салгалчлаа. Зэгэн ч үеийн хараа ингээд ширээн доогоор орчингууд амар хөөрхөн юм. Ширээний эндсэн. Нүдэн бүр яг ийм амар гарч ирдэг заяа. За ямар ч тач париг бол 3 төсчлээ. Амар гоё өнөртэй тах юм. За бүрээрийн талх нь энэ байна. Хайрыгаа тавина. Мах. Энэ одоо өдрийн болоо. Энд одоо хийрхүү юмд нэг 2 г уур байв гэх юм. За мах нь байна. Бүгдээ чизээ тавина. Чиз жоохон царай муутай болсон. Ийм болсон. Гэтэ чиз юм чи яадаг те. За чиз тавилаа. Бол за бүгдээ өнөөдөр дабл идэ те. Та да 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 да. French fries бүр амар хөөрхөн болсон заяа. Би тааж колонч дөрвчлээ. Гэтэ яг ингэж угаас хүмүүс иддэг юм билий. French fries, Coca-Cola, burger. Бүгдээ тус нь амсаад оноо өгөөд явцгаая. Cheers, хамгийн түрүүнд мэдээж кологоо уулаа. No sugar. Яа, колоны амт байна. Гэтэ газ бол алга 0 sugar. Шарсан дөмс байна. Яагаад тарахгүй байна? За. Oh God, please God. Okay. Mashed potato нугсан дөмс шиг амтгаж байна. Бүгдээ 5 онооноос өгцгөө заяа. 10 гэхээр арай өндөр агаад байна. 5-аас 1 оноо Coca-Cola. За Coca-Cola дүрэгдсэн French fries 5-аас 2. Яг дэжгүй нэг муухай юм болоо. Идүүл идчихэл юм байна. За хамгийн гол юм бүгдээрнийх нь хамгийн гол юм. Бүргэрийнхаа махыг нэг тусна амсч үзээд бүтэн нэг амсаад үзье. Oh my God. За. Мах. Яг not bad. За одоо бөөнөр ингээд хамтдаа бүргэр идэж үзье. Муухай юм алгадтай миний дуртай амт биш үү. Намаа бага хахад ийм тоглоом байдаг гэсэн бол би амар их хийж идэх байсан багтай бас амар таргалах байсан баг. Ямар сони амттай. За overall заяа. Үнэхээр амар гоё creative ажил юм байна. Тэгэхээр 2.5-ыг өгцгөөе. Миний хувьд бол хамгийн гоё нь бол French fries юм байна. Яг ийм mashed potato нухсан төмс шиг амттай. Париг нь зүгээр тустай амттай үзье. Ямар ч амталах. Мах нь бол зүгээр нэг мах орлуулагч амтлагч шиг. Колатай бүр ярих юм байхгүй. Нөө сироп. Edible те идэж болохоор сонирхолтой гоё бүргэр хийлээ. Хийж байгаа нь бол амар гоё байлаа. Тэрнээс иш яг амт нь бол бүр гэмээр бол бас байсангүй. Гэтэ яг хавд болно шүү дээ. Амьдралдаа худал хийж үзэж байгаа. Амтан авах байгаа бол нэлээд сайн арчлна гэдгийг та бүхэндээ хэлье, сануулъя. Байнгын зугаацаал, байнгын эрхлэл байна гэдэг үг биш. Байнгын тэгээ нөгөө нэг зурагт юм уу, рил, видео дээр хараад байдаг шиг тийм байдаггүй гэдгийг хэлье. Тэгээ амтан ч өвдгүүл чи бас өөрөө айгүйх зовдог. Тако нөгөө вакцин идэр хийлгээл тэгээл нэг хямарж мямрангууд нь би бас ингээд хүрх амар өрөвдчихөж байгаа юм чаа. Тэгээ нөгөө талаас болохоор готранг ч юм уу, юм муу мухай боддог ингээд өөрөө мэдэрч байгаа штэ. Тэгэхээр тиймэрхүү байгаад байвал тэр саунд хилинг гэдэг газар бас ивентэд очиод үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэр их сонирхолтой байсан. Бусдаараа тэгээд бүх юм окей гэж хахад нэг илүү дутуу юм надад хэрэггүй юм шиг санагдсан. Доошо буугаад магнигаа аавна, B6, B12 витаминууд аавна, төмөр ууж эхлэе. Тэгэхгүй бол ингээд яг үнэхээр ингээд хичнээн амьдралын лайфстайл healthy гоё байгаад байгаа ч гэсэн зүрөөд яг нөгөө биеинд ийм витаминууд дутагдахаар хүн өөрийн ирэхгүй жоохон ядарсан, сүлдсэн болдгийм байна. Mind, body, soul энэ гурав яг зэрэг нөгөө take care хийх нь аягүй үнэн байгаад байгаа хгүй зөв чухал байгаа. Яг айсын нүртэл та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүртэл үзсэнгээд манайхаа ирсээ бүртгүүлээд бүргэрийн эможи үлдээцгээе. Дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Bye.